Observe Consulting компани тал хичээлтэй зохион байгуулж байгаа эрчим хүчний хэмнэл зүй зохистой хэрэглээний талаарх энэ арга хэмжээг оролцож байгаадаа баяртай байна. За манайх эрчим хүчний зохион байгуулалтаас энэ арга хэмжээнд жиг бүр оролцож байгаа. Эрчим хүч хэмжээний хуулийн хэрэгжилтийг сайн танилцууллаа. Ерөнхийдөө бол хууль батлагдаад 10 жил болж байна. Энэ хооронд бол өөр хүлээсэн хэрэглэгч нэлээдгүй одоо үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байгаа. За тэгэхээр цаашид бид нар яах вэ гэхээр одоо энэ эрчим хүч хэмнэсэн эрчим хүчний хэмжээгээ бид нар хэмжиж тооцож баталгаажуулах буюу MRV системийг хэрэгжүүлэх. За мөн нэг бүтээгдэхүүн оногдох эрчим хүчний хэрэглээг бууруулах буюу MEPS-ийн стандартыг нэвтрүүлэх энэ арга хэмжээг илүү хөдөлгөөн анхаарах талаар танилцууллаа. За Observe Consulting компани 10 жилийг болж байгаа энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа бид баяртай байна. Тэгэхээр энэ Observe Consulting компани яг энэ эрчим хүчний хэмнэл зүй зохистой хэрэглээ ISO 50001 эрчим хүчний менежментийн чиглэлээр шийдвэрлэхгүй ажиллаж энэ хэмнэлтийн хуулийн тодорхой хэмжээний нөлөө үзүүлж явдагт баярлсан талаар хэлж байна.